Окей. Тэгэхээр манай мөжөлтөй болонгийн цуврал үнгүй хичээлүүд оруулдаг. Тэгэхээр тэрхүү цуврал хичээлүүдийн бид нэр NFT хэрхэн худалдаж авах вэ гэдэг хичээлийг та бүхэнд хүргэж байна. Тэгээд мөжөлтөй болнороо та бүхэн вебсайт руу орох юм бол хичээлүүд гэдэг хэсэг байгаа. Тэгээд энэ хичээлүүд гэдэг энэ тайб руу орох юм бол яг энэ хөрөнгө оруулалтын холбоотой бидний гаргасан үнгүй энэ сургалтуудыг ихэд ингээд хүргээд явж байгаа. Одоогийн байдлаар 3 шиг хичээл байгаа. Тэгээд өнөөдрийн хичээл маань 4 хичээл болж орцсон гэсэн санаа байгаа. Тэгээд өнөөдөр бид нэр хичээлээр юу үзэх вэ гэхээр юу үзэх вэ гэхээр юун дээр NFT яаж авах вэ гэдэг яаж харуулдаг вэ? Хонь маш болчлаа. Тэгэхээр бид нэр Solana дээр хэрхэн NFT авах вэ гэдэг хичээл үзнэ. Тэгээд Solana дээр NFT авахын тулд танаас хоёр шиг зүйл хэрэгтэй. Нэгт бол ерөнхийдөө та мэдээ wallet нээсэн баг та. Phantom эсвэл Magic, Eden тэгээд бусад зөндөө олон wallet-ууд байгаа. Тэгээд wallet-уудыг нээсэн байх хэрэгтэй. Хоёртноос хор мэдээж та энэ wallet-а Sol буюу Solana-гийн native token-оор нь нэгэн байх хэрэгтэй. Тэгээд энэ хүү хоёр шаардлагыг та биелүүлсэн байх юм бол Solana дээр нь бол NFT авч болно. Тэгээд NFT гэдэг зүйл маань болохоор юу вэ гэхээр NFT маань болохоор non fungible token гэсэн байна. Тэгээд non fungible token буюу токен зоос болгон маань нөгөө зоосноос ялгаатай гэдэг санаа аахгүй. Тэгэхээр юу гэхээр бид нар чинь 20,000 төгрөгийн дискурс байх юм бол тэр 20,000 дискурсд бусад 20,000 дискурстэй яг л адилхан. Одоо чинь та найз дээр очиод 20,000 төгрөг өгөөд чи надад иргүүлээ 20,000 төгрөг өгч гээд нөгөөдөө 20,000 төгрөг ингээд солиод автаа гэж бодлоо. Тэгэх юм бол тэр бол ямар ч тийм хинт ч алдагдахгүй, хинт ч ашиггүй харилцаа одоо гүйлгээ явж байна гэсэн үг байхгүй. Ягаад вэ гэхээр тэр маань одоо fungible буюу хоорондоо адилхан гэсэн үг байхгүй. Нэг нэгээ орлох боломжтой гэсэн санаа одоо non fungible гэдэг нь юу гэсэн үг гэхээр NFT болгон хоорондоо ондоо. Тэгээд энэ тохиолдолд яг хуу крипто зах зээл дээр нөхдүүд юу бодож авсан бэ гэхээр нэг юм токен маань өөрөө дотроо нэг юм токен ID гэдэг юмтай. Token ID гэдэг ерөнхийдөө концепт Ethereum дээрээс анх гарч ирсэн баггүй. Тэгээд энэ ERC 721 гэдэг юм шинэ төрлийн концептууд гарч ирээ. Тэгээ яг хуу явандаа болохоор цаатал нэг юм зураг хийгээд тэгээ зураг болгоно жоохон ондоо болгоод тэгээ ерөнхийдөө бол NFT гэдэг зах зээл нь энэсээ болоод ерөнхийдөө гарч ирсэн байна. Тэгээд NFT-нүүдийг ингээ харах юм бол бүгдээрээ нэлийн төстэй л дээ одоо чинь ингээд энэ төстэй бол гэхдээ бүгд ингэ шүү дээ ямар нэгэн байдлаар жижигхэн ч болохгүй шүү дээ хоорондоо ялгаатай байна. Одоо энэ чинь юу гэдэг чинь тий. Тэгээд энэ attributes гэдэг ойлголт гараад ирчихэж байгаа байхгүй. Энэ зурган дээр одоо юу байгаа вэ гэдгээс хамаарат NFT-нүүд нь хоорондоо ялгарна. Одоо чинь за энэ бол ингээд улаан сармагч гинэ. Улаан сармагч бол шүү дээ. Нийт сармагчингуудын 17% л улаан. Purple t-shirt буюу одоо чивнэлийн ягаан подологтой гинэ энэ нөхөр. За тэгсэн чинь нийт биш үү сармагчингуудын 7% л юм. Чих гэсэн чинь энэ болохоор чихгүй гинэ. Тэгээ нийт одоо сармагчингуудын 78% чихгүй гинэ. За тэнгуүтээ eyes болохоор энэ байхгүй гэдэг чинь тэгээд гих мэтлэн. Тэгээд энэ хүү ингээд ийм feature-д одоо буюу энэ attributes гэдэг энэ хүү яриад байгаа одоо чи ямар малгайд ямар подологтой гэдэг энэ юмнууд маань бүгдээрээ нийлээд давтагчгүй NFT бий болох гэсэн. Тэгээд давтагчгүй учраас тийм non fungible гэж яриад байгаа байхгүй. Тэгээд яг хуу NFT зах зээлийн анх зах зээлээр гарч ирсэн арга механизм нь бол хүмүүсийн нэгттэй мэдээ зургаар танилцж байгаа. Тэгээд нэгэн одууд жишээ нь юу гэдэг NFT-нүүдийг аваад тэрийг клипэнд оруулаад Twitter дээр өөрсдийнхөө profile picture солиод PFP гэж яриад байгаа. Тэгээд profile picture NFT-нүүд аваад ингээд ерөнхийдөө бол явж гисэн. Тэгээд энэ хүү зах зээл маань одоо бол хөөрхөн хөгжөөд ер нь бол арай нэг одоо mature болоод арай нэг учиртай болж эхэлж байгаа. Гэхдээ NFT зах зээлд өргөжлүүлэн DeFi зах зээлийг бодвол илүү эрсдэлтэй нэг тийм speculative буюу илүү нэг тийм яг ч магадгүй тийм зах зээлүүдийн нэг хэвээрээ байгаа. Тэгээд надтайгаа ерөнхийдөө NFT зах зээл дээр байгаа гол онол маань юу вэ гэхээр NFT зах зээл маань бусад төслүүдтэй ерөнхийдөө одоо чинь бусад фичүүдтэй илүү тийм хамтарч ажиллах айгуу тийм одоо амжилттай байх юм байна гэдэг нэг ийм онол ерөнхийдөө гарсан байгаа. Одоо чинь ингээд DeFi төслүүд байдаг ч юм уу тий. Тэнгүүтээ одоо сүүлд бол одоо чинь stable coin тий. Stable coin тэгэл одоо чинь юу гэдэг Jupiter шиг одоо ингээд aggregated layers гэдэг юм уу тий. Одоо тэгэл зөндөө бол ингээд wallet-ууд бас ингээд байж байгаа байхгүй юу? Wallet-ууд exchange-ууд ингээд бүгд ингээд байж байгаа тий. Тэгээд энэний дунд нь одоо чинь ингээд юу гэдэг магадгүй NFT бүгдээрээ ингэж уягдаж чаддаг тийм механизм байж чадах юм бол би бол юу гэж хараад байгаа гэхээр NFT-г би бол амжилттай байх юм байна гэж үзээд байгаа байхгүй. Тэгээд NFT маань одоо чинь юу гэдэг DeFi төсөлтэй холбогдох ч юм уу иймэрдүү байдлаар ерөнхийдөө NFT маань бусад юм
крипто зах зээлээр байгаа экосистемтэйгээ сайн холбогдож уягдаж чадчих юм бол би бол урт хугацаанд NFT амжилттай байх юм байна гэж миний хувьд үзээд байна. Ийм байхын тулд энэ бүх төслүүд маань хоорондоо холбогддог байхын тулд chain маань болохоор юу вэ гэхээр integrated, composable байх хэрэгтэй. Тэгэхээр энийг хамгийн энгийнээр монголоор зүгээр ярих юм бол юу вэ гэхээр энэ блокчейн дээр байгаа энэ DApp буюу аппликейшнүүд маань хоорондоо биш нэг нэгнтэйгээ ярилцаж чаддаг байх хэрэгтэй. Stablecoin маань энтэйгээ ярилцаад, энэтэйгээ ярилцаад, энэтэйгээ ярилцаад бүгд ингэж ярилцдаг байх хэрэгтэй. Тэнгүүд Ethereum-ийн зах зээл дээр одоо юу болоод байгаа гэхээр бүгд ингэж хоорондоо сайн ярилцаж чаддгүй нэг юм баахан юунууд болцсон. Ингээд баахан ярилцаж чаддгүй юм баахан юм тусдаа блокчейнүүд болцсон. Тэгээд энэ хоорондын ерөөсөө ингээд нөгөө зүрхтэй connection байхгүй. Тэгээд ямар төрлийн connection байдаг вэ гэхээр энэ хоорондын шийдэ нэг юм сул connection байгаа. Тэр нь болохоор bridge буюу гүүр гэдэг юмар яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ гүүр гэдэг юмар явчихангууд юу хийх боломжтой болчдөг вэ гэхээр atomic transaction гэдэг юм хийх боломжтой болчдөг. Atomic transaction гэдэг юм хийх боломжтой болчдөг. Тэр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь энэ дээр шүү дээ A гэдэг зоосоо гэж шүү дээ B гэдэг зоос болгоод B гэдэг зоосоо ийшээгээ шилжүүлэнгүүтээ B гэдэг зоосоо шилжүүлэнгүүтээ энэ блокчейн дээр жишээ нэг NFT авах гэж оролж ийлээ гэж бодъё л та тий. Тэгэхээр энэхүү гүйлгээ маань болохоор юу вэ гэхээр 3 алхамтай гүйлгээ болчихж байгаа байхгүй юу? Юу болж гэхээр A гэдэг зоосыг B болголоо, B гэдэг зоосыг NFT болгосоо тий. Энэхүү 3 шиг алхмыг бүгдээрнгийн нэг шиг гүйлгээний дотор багтааж хийх боломжтой болчихдог. Тэгэхээр юу болж байгаа гэхээр одоо Ethereum дээр болохоор шийдэл нь яах гэдэг нь гэхээр энд A гэдэг зоосыг B болголоо. Тэгэнгүүтээ энэ гүүр гэдэг юмар дамжиж орж ирлээ. Гүүр гэдэг юмар дамжиж орж ирэнгүүтээ нэг exchange оллоо. Тэгээд нөгөө NFT-г авнаа гэд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ойролцоогоор 4-5 үйлдэл хийх гэдэг юм гэсэн. 4-5-аас ч олон байж магадгүй. Ягаад гэхээр Ethereum дээр нөгөө contract approve хийн гэдэг нэг балаанууд байдаг. Тэнгүүд Solana дээр заяа. Ethereum ecosystem дээр магадгүй 5 жишгийг хийгээд байгаа энэ үйлдэлийг ерөөсөө нэгэн үйлдэл. Нэгэн гүйлгээний дотор энэ үйлдэлүүдийг бүгдийг нь багтааж хийх боломжтой гэсэн. Тэгэхээр урт хугацаанд аваад миний бодлоор одоо миний thesis буюу argument маань болохоор юу байгаа гэхээр урт хугацаанд бол NFT зах зээл маань Solana дээр илүү амжилттай байх юм байна гэдэг ийм онцлог байна. Тэгэхээр та бүхэн маань NFT итгэж байгаа бол Solana дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээ одоогийн байдлаар зах зээл дээр бол хүмүүс NFT итгэл нь авдаг. NFT-нүүд бүр шал болоод байгаа байгаа байхгүй. Тэгэхээр яг 10x, 100x боломж байдаг бол миний бодлоор NFT-ийн зах зээл дээр бол хөрхөө нуугдж байгаа гэж бол би бол хардаад байна. Тэгээд Solana-гийн блокчейн дээр одоогийн байдлаар танигдсан зах зээл дээр хэрэглэж байгаа 3 том NFT-ийн marketplace байгаа. Нэгдүгээр нь болохоор Magic Eden, хоёрт нь болохоор Sniper, тэгээд гуравт нь болохоор Tensor байгаа даа. Тэгээд би болж байгаа энэ сургалтыг энэ вебинарыг би оруулахдаа бас энэ линкүүдийг давхар айлуулах бүгдийг нь оруулсан. Тэгээд та бүхэн миний эдгээрийг бас орж хараарай. Тэгээд бичлэг маань хаанаас үзэж боломжтой гэхээр би мэдээж энэ YouTube дээр оруулсан. YouTube дээрээс гадна бидний мүлдвэртэй болноо та бүхэн ороод хичээл гэдэг тайп дээр дагаад бүх хичээлүүд нөхөд үзэх боломжтой байгаа шүү. За Magic Eden рүү орж ирлээ. Wallet холбогдсон. Wallet-ын дотор би тодорхой хэмжээний мөнгөтэй байгаа. Бид найдаж чинь. Тэгээд би сүүл санаж агаарлаа энэ wallet мөнгөтэй байх. Тэгээд Magic Eden wallet-тай холдлоо. Тэгээд гүйлгийг сайн хийлээ. Тэгээд миний хувьд болохоор энэ бас бүгд ингээд diamond дээр болж молцсон бас ингээд Magic Eden airdrop авч магадгүй юм wallet байгаа даа. Тэгээд бүгдээрээ төлөө энэ дээрс ороод чинь NFT худалдаж авъя гэдэг юм бол юу хийх вэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд сүүлд бол одоо чинь миний санал болгоод 3x хийсэн өссөн NFT бол одоо чинь Frogana байна. Тэгээд энэ Frogana гэдэг NFT маань бас хөрхөн амжилттай яваад байгаа. Би бас 0.6 билүү Solana байхтан санал болгоод тэрнээс Solana ч өсөөд тэгээд энэ ч өсөөд ойролцоогоор ер нь 3x бол хийсэн. Тэгээ нэг ийм NFT байна. Энэ бол 1.6-тай байна. Тэгээ миний бас сүүлд бас хөрхөн болж байгаа төсөл бол энэ famous Fox Hydration-ага энэ болохоор жоохон үнэтэй 4 тэгээ Solana болохоор одоо wallet-д байгаа мөнгө шууд хөрөхгүй гэж магадгүй. За Mutant Mon-ыг харъя. За Mutant Mon одоо л шүү дээ 0.79-тэй жишээ байгаа юм байна гэж хааж байна. За тэгэхээр гүйлгээ бол айгүй амархан. Одоо чинь хідэн шиг солдоо гэдэг нь энд харагдаж байгаа байхгүй. Надад бол одоо чинь энэ wallet дотор 4.4 шиг Solana байна гэсэн. Тэгээд миний хувьд бол угаасаа айл хэдийн энэ wallet дотор би 53 шиг Mutant Mon очиж миний хувьд Mutant Mon гэж нэмж бол яах сонирхол байхгүй. Гэхдээ би яаж авахыг бол энэ хичээл учраас харуулчих гэж бодчихно. Энийг жишээ нь надад би энэ таалагчлаа гэж бодъё. Энэ нөхөр энэ таарч надад айгүй гоё юм гэж бодъё. 0.8 Solana-гийн ханьтай. Тэгэх бол би энэ дээр шийд ингээ байгаад тарсан. Байгаад таацлаа. Гүйлгээ орж ирлээ approve гэдээ тарчин. Тэгээ миний хувьд энэ approve гэж давах шаардлага надад 53 байгаа учраас ингээд ерөөдөө худлаад авчихна гэсэн. Floor буюу хамгийн шалны ханьшаас ерөөдөө түүж авъя гэдэг юм бол зүүн талаас ингээд ерөөдөө хамаад авчдаг. Одоо чинь ингээ 10-ыг авъя гэдэг юм бол ингэж 10 item авъя гэдэг. Тэгээ миний хувьд болохоор 4 шиг байгаа учраас би 3-ыг чинь авч чадна гэж бодох юм бол 3-гээ дадлаа. 3-ыг авах юм бол 2.4 шиг Solana болно гэж байгаа байхгүй. Энэ тогтвор дээр дадлаа. Тэгээ яах вэ гэхээр wallet дээр юу вэ гэхээр
энэ гүйлгийг та хиймээр байна уу, үгүй байна уу гэдэг бид асууад ороод байна. Тэгээ авьяа гэдэг чинь бол юу гэхээр энэ гүйлгээ яваал тэгэл акцент гэж санаад. За тэнгууд Magic Eden дээр ингээд NFT-нүүд байгаад байдаг. Tensor дээр бас давхар ингээд NFT-нүүд ингээд арилжаад өгдөг яваад байдаг. Tensor бас айгуу гоё exchange яваад байдаг. Тэгэхээр аль нь дээр наавал зүгээр юм бэ гэдэг асуудал гараад байна. Яг л аль нэгэн дээр хямдхан байл яа. Тэгээ одоо чинь би Mint Money би юун дээр харсан чинь хэдэр авах гэдлаа. Хамгийн хямдхан би 0.8-аар авах гэсэн шүү дээ. Тэгсэн чинь Tensor дээр чинь 0.8-аас хямдхан байл яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. За Tensor-лууд орлоо. За яхахгүй 0.8 бол хамгийн хямд ханшин байна. Гэхдээ заримдаа бол зарим NFT-нүүд ханшин зөрөө гардаг. Ханшин зөрөө гарчихна гэдэг чи үсэг үгээр аль нэг exchange дээрээс нь жаагаад илүү хямдаар авах нөгөөдөлтөөр авах нь бол монжуулаад илүү үнэтэй авах гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ exchange-үүдийг бүгдийг нь хооронд нь харьцуулаад ингээд нэгтгэсэн exchange-үүдийг. Тэгэхээр авж байгаа бол sniper хэрэглэж авах юм бол дандаа аюул нь бол хамгийн хямд ханшаар авна гэсэн үг байна. За тэгвэл Mutant Money жишээ нь ингээд хамгийн хямдаар авъя гэдэг юм бол юу ороод list express сүгэд явах хэрэгтэй. Яг юм үнэтэй үзүүлэлт байна. Энэ ганцаараа ингэ өндөр харагддаг юм. Тэгээд энэ бол бүр хараа 0.78-аар ингээд авах боломжтой байна гэдээ бол Snapchat харуулсан гэсэн. Snapper маань болохоор exchange-үүдийн бүгдийг нэгтгэсэн юм exchange баггүй. За тэнгуүтээ за хэрвээ би биш те 0.8-аар биш энийг унахаар нь би 0.5 болохоор намаар байна гэж бодох юм болно. Place bid буюу ингээд limit order тавиад явах боломжтой. Тэгээд Sniper дээр байдаг хамгийн гоё сервис маань юу вэ гэхээр юутай bid хийдэг аккаунттай. Тэгээд bid хийдэг аккаунт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь би нэг солонотой байлаа гэж бодлоо. Нэг солоноогоор шидэ би чинь юу гэдэг энийг би 0.5 болохоор навъя. Прогоног би 0.5 болохоор навъя. Тэгээд нэг мөнгөө ашиглаад олон бэд тавьж болдог. Нэгсэндээ олон шиг ингээд худалдаж авах захиалга өгч болдог. Тэгээд хамгийн түрүүнд бэлдснээр нь нөгөө мөнгө чинь бэлдсэн. Тэгэхээр нэгсэндээ байгаа нэг мөнгөөрөө айгуу тийм efficiently буюу олон газар ерөөхдөө бол одоо бэд тавиад явчих боломжтой гэсэн үг байхгүй. За тэнгуут нь хэдүүлээ бид баланс жишээ нэг өсгөл. За би хоёр шиг солоно тавьчих. Тэгээ хоёр солоноот болсон. Энэ хоёр солоноо маань болохоор бид баланс буюу одоо юу гэсэн үг вэ гэхээр би бол ингээд дуудлага худалдаанд оролцоод энийг бол ингээд ирээдүйд унах юм бол би авна гэж бодож байгаа би дансруугаа ингээд мөнгө шилжүүлж байна гэсэн үг байхгүй. Нэгсэндээ Snapper лугаа би дансруугаа мөнгө оруулчих гэсэн үг. За тэнгуүтээ за одоо Mutant Money жишээ би унах юм бол авъя. Энийг бол би 0.25 болоод одоо энэ байгаагаас бүр ингээд 68% унах юм бол би 5 ширхгийг авъя гэд бодож байна. Тийм бол энэ бол айгуу тийм арилжаа хийх зөв тактик энэ байгаа. Ягаад тэгэхээр NFT минь угаасаа авчаал зарах юм бол угаасаа шууд мөнгө алддаг түрүү арилж байхгүй. Ягаад тэгэхээр чи авсан хашаараа шууд авангуудаа зарч чадахгүй. Ягаад гэвэл хүмүүсийн угаасаа өгж байгаа захиалгууд нь дандаа байгаа хашнаас доогуур байдаг. Тэгэхээр энэ зах зээл дээр зөв арилж хийх юм бол айл болох доогуур захиалга өгж аваад тэгээд дараад нь айл болох дээр захиалга өгж аваад даруулна аюу сайн арилж гэсэн. Тэгэхээр NFT зах зээл минь уулаасаа арилжаа нь орохдоо ч хэцүү, гарахтаа ч хэцүү учраас энэ айгуу тийм эрсдэл өндөртэй энэ төрлийн инструментуудыг ерөнхийдөө liquidity багтай гэж юу нь бол санхүү зах зээл дээр бид нар ярьдаг. Нэгсэнд эргэлдэж байгаа хөрөнгө ерөнхийдөө банктай авахд болон зарахд ерөнхийдөө бол энэ төвөгтэй зүйл гэсэн. Одоо эртний эдлэл жишээ тийм байхгүй. Жишээний хөөрөг жишээ нь үнэтэй авчдаг. Тэр хөөрөг үнэтэй авсан хөөргөө чи шууд авангуудаа 3 цагийн дотор дарааж ашиг хийж чадахгүй шүү дээ. Магадгүй чи 3 жилийн дараа зарж чадах байхгүй тийм. Тэр NFT бол тэмдэг зүйл гэсэн. Тэгэхээр Монгол хүмүүсийн хувьд бол NFT зах зээлийг юу гэж ойлгож болох вэ гэхээр тийм эртний эдлэл арилж байгаа юм шиг ерөнхийдөө хандлагаар урлаг арилж байгаа юм шиг тийм урлагийн зураг арилж байгаа юм шиг хандлагаар ерөнхийдөө харж байна гэсэн. За Quidbit. За би 1.25 одоо чинь ингээд солоно. За энийг ингээд унуулна авъя гэдэг ингээд би тавьчих болно гэсэн. За тэгэнгүүтээ юу Famous Fox гэдэг одоо миний болшоод төсөл байлаа гэж боддог. За одоо байгаа ханш бол надад жоохон өндөр санагдаж байна. Би нэг жоохон унхаан авчмаар байна гэх юм бол яг хөө гэхээр дахиад бас хэдүүлээ бит тавьж байна. Хамгийн сонин уул нөгөө мөнгөөрөө тэр цаана Mutant Money авахд бит тавьчихэрний энэ дэр одоо яаж бит тавих гэдэг гэдэг асуудал бол бий болох гэдэг гэтлээшээ бас болно. Ягаад гэхээр нэг мөнгөө ашиглаад олон газар бит тавьж болдог. Тэрүүгээр айгуу гоо. Тэгэхээр надад юу таалагдаад байгаа гэхээр Solana-гийн экосистем дээр ийм NFT-тэй холбоотой юм үндсэн арилжааны ийм схемүүд маань ерөнхийдөө бол аягүй гоё хөгжөөд илүү урд өмнөөс хамаагүй гоё боловсронгуй болсон байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол NFT-гийн зах зээл маань одоо жоохон зах зээл рүү мөнгө орж ирээд биткойн маань өсөөд ингээд бидний таамаглаж байгаа шиг одоо ингээд bull market маань дахиад үргэлжлээд altcoin-тай холбоотой season маань үргэлжлээд явах юм бол NFT зах зээл рүү бол аягүй гоё ингээд зүйлүүд орж ирэх юм
үндсэн одоо юу гэдэг тийм infrastructure буюу дэд бүтцэн нь бэлэн болцсон гэж харуулсан. Тэгээ хоёрхан ширхэг солооноор би ингээд энэ захиалгад өгөөд байсан. За одоо чинь өөр жишээ нь зах зээл дээр байгаа мундаг одоо танигдсан төслүүд одоо юу вэ? Майдлайз магадгүй хийж хоёр ширхэг солооноор болохгүй. Гэхдээ би энэ дээр хоёр солооноор авъя гэж бит тавилаа гэдээ надад алдаадах юм байхгүй. Тэрнийгсэндээ ямар нэгэн байдлаар алдаа гараад нэг нөхөр нь буруу товчлороо дараад надад зарчих болох байхгүй. Тэгэх юм бол 97% хямдхан агчлалтай. Тэгэх юм блокчейн дээр нэг авч чадах юм бол чинийх гэсэн. Яг гүйлгээ буцаах боломж. Солоны блокчейн дээр тэр гэсэн proof of stake буюу хэдэн секунд болол гүйлгээ маань 100% баталгаажаад хизээч өөрчлөгдөхгүй болдог учраас гүйлгээ батгаад гэсэн. Тэгэхээр би хоёр солороо ингээд энэ бүр 10 шиг NFT төсөл төр ч гэсэн ингээд би бит тавиад гэж бодсон. Тэгэхээр одоо байгаа аншаас нэг доогоор авъя гэл. За энэ Campy Pandas гэдэг төсөл. За энэ Campy Pandas-ыг би 10 дахин унуулна авъя л та. Ингэж авлаа гэд мөнгө төгжигдэж чинь гэсэн үг шүү. Ерөөсөл нийтээ би хоёр ширхэг солоноо ийшээ оруулсан юм. Нөгөө хоёр ширхэг солоноогоо би яаж энэ тэнд ерөөсөө бүр ингээд балаа доогоор ханшаар ерөөсөө юмнууд худлаж аваа гэж санал тавиад яваад нэг хэсэг санаахгүй. Өөр гоё зарим нь бол энэ бол би тэр компани мапайгаар зүгээр мэдгүй байж л нааж байгаа шүү дээ. Ягаад гэхээр би хичээл зааж байгаа гэдэг утгаараа. Okay Bears гэдэг энэ бас айгуу тийм pop төсөл, энэ бас мундаг төсөл. За энэ Okay Bears-ийг за яа нэг 283-аас 0.5 болоод ороод ирүүлсэн яг хоёрыг авал авчи л та. Гэт босцсон байлаа гэх юм бол ингээд захиал авсан. Тэгээд мэдээж захиалгч билээд явчих юм бол яг хэрэг ийм reward орж ийн. Тэгээд Snap дээр одоохондоо зоосон гарч амжааг байгаа. Тэгэхээр энэ дээр зоосноо airdrop авах боломжтой. Magic Eden дээр таваас арилжаа хийгээд явах юм бол энэ Blossom Diamond-аас болоод airdrop авна. Tensor дээр бол ID-ийн зоосон ч гарцсан NFT-ийн чугаас гарцсан учраас Tensor дээр заавал арилжаа хийгээд байх шаардлага байхгүй. Ягаад бол таны хувьд нэмэлт урамшуул авахгүй гэж ойлгож байна. Тэгэхээр Tensor бол яг байгаагаараа бол хамгийн боловсронгуй marketplace нь энэ ба. Тэгэхээр зах зээл дээр яг NFT зах зээл дээр бол Solana-гийн хамгийн одоо мундаг exchange юу юм бэ гэх юм бол Tensor гэж хэлж байна. Magic Eden-ийн хувьд болохоор юугаараас өргөжлөө гэхээр ганцхан Solana биш Bitcoin inscription арилж болно, Ethereum дээр арилж болно, Polygon дээр арилж болно, бас сүүлд бас Base-ийг нэмсэн байна. Тэгэхээр нийтдээ 5 блокчейн дээр та жишээ Magic Eden-ийг ашиглаад арилж болно. Тэгээ Magic Eden өөрсдийнхөө энэ wallet-ыг гаргасан та энэ 5 блокчейн дээр тоглон дээр энэ нэг wallet-ыг ашиглаад та арилжах боломжтой. Тэгээд бүх NFT-нүүдээ нэг доороос ингээ харах боломжтой ийм ерөнхийдөө wallet гаргасан. Wallet-ын дотроо 7 хоног болгон байна уу ингээд урамшуултууд гаргаад ингээд урамшуултын кампэйнүүд зарлаад ингээд үнгүү бас энэ NFT-нүүд интервьюуд явж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд өнөөдрийн богино хичээл маань энэ хүрээд өндөрлөж. Тэгээд та бүхэн дараагийн вебинаруудыг идэвхтэй үзээрэй. Тэгээд thank you guys, bye.